Монголын шилдэг YouTube-нуудын тухай сонирхолтой баримтууд Part 3. Энэхүү бичлэгээр миний сонгож авсан топ 10 YouTube-нуудын сонирхолтой мэдээллийг танилцуулъя. 10 дугаар топ онооны тэрээр одоогийн байдлаар 369 мянган сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв гэвэл янз бүрийн тоглоом тоглодог. Харин түүний хамгийн их үзэлттэй бичлэг гэвэл хоол хайдаг тоглоом гэх бичлэг нь 2.2 сая үзэлттэй байдаг юм байна. Түүний хамгийн ихэнд хийж байсан бичлэг гэвэл 2022 оны 10 сарын 8-нд хийж байсан юм. Тэрээр одоогийн байдлаар 436 мянган сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв жанр гэх юм бол янз бүрийн бичлэгнээр реакшн хийдэг, тэгээд лайв хийдэг. Түүний хамгийн их үзэлттэй бичлэг нь Мармалад. Тийм Мармалад тохоо гэх дуун 8.2 сая үзэлттэй байдаг юм байна. Түүний хамгийн ихэнд хийж байсан бичлэг нь 2020 оны 3 сарын 8-нд хийж байсан юм байна. 8 годт яжлал. Тэгээд одоогийн байдлаар 440 мянган сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв гэвэл үжилтэй видео хийж хүргэдэг. Түүний хамгийн үзэлттэй бичлэг гэх юм бол дээр үе ба одоо 4.1 сая үзэлттэй бөгөөд хамгийн ихний бичлэгээ 2022 оны 1 сарын 13-нд хийж байсан байна. Тэгээд одоогийн байдлаар 539 мянган сабскрайбертай байдаг бөгөөд бичлэгний төлөв гэвэл влог болон бусад кино контент хийдэг билээ. Түүний хамгийн их үзэлттэй бичлэг нь удалдгийн сургууль дээр гардаг Дунгаамаа гэх дуун 4.6 сая үзэлттэй байдаг юм байна. Тэгээд хамгийн ихний бичлэгээ 2020 оны 12 сарын 30-нд хэлж байсан юм байна. Зөв тоолт мөнгөлөө. Тэгээд одоогийн байдлаар 563 мянган сабскрайбертай байдаг бөгөөд бичлэгний төлөв гэвэл сонирхолтой кино товчлж ярьдаг бөгөөд хамгийн их үзэлттэй бичлэг нь зомбич матарч ганцаар алхтана гэдэг бичлэг нь 1.7 сая үзэлттэй байдаг юм байна. Хамгийн ихний бичлэгээ 2019 оны 6 сарын 8-нд хийж байсан юм байна. 5 дугаарт тэгээд одоогийн байдлаар 661 мянган сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв нь аимшигын кино тайлбарладаг. Түүний хамгийн их үзэлттэй бичлэг нь As the Gods Will киног ярьсан нь 1.8 сая үзэлттэй байдаг бөгөөд хамгийн анхны бичлэгээ 2020 оны 5 дугаар сарын 6-нд хийж байсан юм байна. 4 дугаар хитчээмээ. Тэгээд одоогийн байдлаар 953 мянган сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв нь сонирхолтой амттангуудыг төвчдөг бөгөөд хамгийн их үзэлттэй бичлэг нь 7 хоног жимсээр хооллоо гэсэн бичлэг нь 10 сая үзэлттэй байдаг байна. Түүний хамгийн анхны бичлэг нь 2023 оны 1 сарын 27-нд хийж байсан бөгөөд хийжсэн. 3 дугаар төсмөрийсэн. Тэгээд одоогийн байдлаар 111 сая сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв нь хүүхдүүдэд зориулсан сонирхолтой видео хийдэг бөгөөд түүний хамгийн их үзэлттэй бичлэг нь Baby Shark гэдэг дуун дээр ингээд бүжиглсэн нь 64 сая үзэлт авсан байдаг бөгөөд хамгийн анхны бичлэгээ 2017 оны 2 сарын 12-нд хийж байсан байна. 2 дугаар түвшиг. Тэгээд одоогийн байдлаар 128 сая сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв нь аимшигын түүх хийдэж өөр сонирхолтой бичлэг хийдэг. Түүний хамгийн их үзэлттэй бичлэг нь Coffee Dancing Me бичлэг нь 9 сая үзэлттэй байдаг бөгөөд хамгийн анхны бичлэгээ 2016 оны 9 сарын 16-ны өдөр хийж байсан байна. 1 дугаарт та бүхний сайн мэдих. Та бүхний үзэх дуртай. Та бүхний хамгийн үзэх дуртай. Гинемикс байна. Тэгээд одоогийн байдлаар 151 сая сабскрайбертай байдаг бөгөөд түүний бичлэгний төлөв бүрийн сонирхолтой бичлэг хийдэг лтэй. Хамгийн их үзэлттэй бичлэг витамин гэх дунд 11 сая үзэлттэй байдаг байна. Түүний хамгийн анхны бичлэг нь 2014 оны 10 дугаар сарын 15-нд хийж байсан байна. Намайг төрөөд 1 жил болсон байхад хийж исэн юм. Намайг 1 настай байхад хийж эхэлсэн юм. Манай бичлэгийг үзэн баярлалаа. Бичлэг таалагдсан болвол лайк болон subscribe дараарай.
Бодигтай. 5 дугаар. Яа! Энэхүү бичлэгээр миний сонгож авсан. Юу гэдэг вэ? 5 дугаар дээр. Яа. Манай бичлэгийг үзэн байлаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe 받ах хэвтийн болтой. Бодигтой. Нэгдүгээрт. Та бүхний сайн мэдээж. Гримикс байна. Түүний